Оройн төргийн үзэгчдээ Монголын мэдээгийн төлөөс бэлтгэн явуулдаг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар хэлж байна. Азийн худалдааг дэмжих форумын 27 дугаар ээлжийн хуралдаан зохион байгуулагдаж байна. Улсын хэмжээнд 3200 хоршоо байдаг. Өнөөдөр хоршуулагчдын үндэсний чуулган боллоо. Инфляц өнгөрсөн өнөөс 1.4% өссөнийг үндэсний статистикийн хорооны 8 сарын судалгаа харуулсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенцэд Монгол улс нэгдэн орсон ч хэрэгжилтэнд хангалттай бус байна. 13 жилийн өмнөх энэ өдөр Америкийн нэгдсэн улсад алан хятах ажиллагаа болж байсан. Америкийн нэгдсэн улсын ард түмэн тэрхүү халдлагаар амиа алдсан иргэдийн гэгэн дурсгалыг хүндэтгэж байна. Америкийн нэгдсэн улс салан тусгаарлагчдын эсрэг шинэ стратеги төлөвлөгөө танилцуулж агаараар цохилт өгөх ажиллагааг Сириээр үргэлжлүүлэхээр боллоо. Үзэгчид та бүхэн өнөөдрийн манай цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөр эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авч үзээрэй. Азийн худалдааг дэмжих форумыг Монгол улс 19 жилийн дараа дахин зохион байгуулж байна. Төрийн ордны Б танхимд өнөөдөр эхэлсэн тус форум гишүүн орнуудын худалдааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих замаар мэдээлэл солилцох, мөн бүс нутгийн ажиллагааг өргөжүүлэх зорилгын доор зохион байгуулагдаж байгаа. Ингэснээр худалдаанд тулгамдаад байгаа альва асуудлуудыг шийдвэрлэх, гадаадын шууд хөрөнгө оруулагчдыг дэмжих, мөн хөрөнгө оруулалтуудыг дэмжих, ногоон бизнесийг дэмжих гээд давхар олон ач холбогдолтой гэж уулзалтанд оролцогчид онцолсон байна. Азийн худалдааг дэмжих форумын тэргүүн нарын 27 дугаар ээлжид хуралдааныг Монголын үндэсний худалдаа ажилтны танхим зохион байгуулж байгаамаа. 1987 онд 5 гишүүнтэй байгуулагдчихсан уг форум өнөөдөр Азийн 24 орны худалдаа дэмжих байгууллагыг инээндээ нэгтгэсэн тухайн байгууллагуудын тэргүүн нар жил бүр уулзалтаж тулгамдж байгаа асуудлуудаа харилцан ярилцдаг бүс нутгийн хэмжээний томоохон механизм болон өргөжөд байгаамаа. Уулуурхан бүтээгдэхүүнээс гадна манайд брэнд бүтээгдэхүүн хөдөөж ухаан чиглэлийн брэнд бүтээгдэхүүнүүд маш их олон байдаг. Би яагаад энийг хэлээд байгаа вэ гэхээр биднэрт арилжаа 8 худалдаа хийх асар хөргөн боломжууд байгаа шүү гэдгийг хэлж байгаа. За бид энэ агуулгаараа экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулах засгийн газар ажиллаж байгаа. Худалдаа бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн тулд татварын багц хууль, тусгай зөвшөөрлийн хууль, хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг сайжруулж шинжилээд байгаа. Тэгэхээр Монголын газар нутаг дээр бас сэргээгт хэрчин хүчний томоохон их усруудыг барьж байгуулж бусад улс оронд экспортлох хамтран ажиллахын боломжтой. Монгол улсын хувьд олон улс оронтой ганцаарчсан байдлаар худалдааг хөнгөвчлөх, чөлөөт худалдааг дэмжих асуудлуудаар яриа хэлэлцээг өрнүүлж ирсэн байдаг ч Аз ТV-ийн хэмжээнд худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих чиглэлд нэгдсэн тохиролцоо, харилцан ойлголцолд хараахан хүрээгүй байгаа нь цаашдаа бүс нутгийн энэ чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаамаа. Тэгвэл өнөөдрийн уулзалт манай талд ямар ач холбогдолтойг Азийн худалдааг дэмжих форумын нөлөө бүхий тэргүүлэгчдээс бид тодруулсан юм а. Худалдааг дэмждэг байгууллагууд хэрхэн хамтын ажиллагаагаа бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх вэ гэдэг ярих хэлэлцээнд Монгол улс идэвх санаачлагтай оролцож байгаа нь сайн хэрэгэ. Олон улсын худалдаагаар дамжуулан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг сайжруулах нөхцөл боломж бүс нутгийн нэгдсэн ярих хэлэлцээнд оролцогч бүх улс оронд хамаатай юм а. Энэ шалтгаанаар бид энд хуран цуглаад байна. Монгол улс төдийгүй Австрали улсад ч худалдааг хөнгөвчлөх замаар олон улстай худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх сонирхол асар өндөр бий. Манай хоёр улс нутаг дэвсгэрийн байршил алсах бол дээр нь дид бүтцээ хөгжүүлэх шаардлага, эдийн засгийн уул уурхаагаас хараат гэх мэтээр худалдааны орчин нь олон талаар ижил төстэй. Иймээс харилцан туршлага судлах, хамтран ажиллах нь аль алинд нь ашиг тусаа өгнө гэж итгэж байна. 19 орны 50 гаруй өндөр дээд хэмжээний төлөөлөгч оролцсон хуралдааныг улсын их хурлын гишүүн Монголын үндэсний худалдаа ажилтны танхимын дарга Дэмбэрэл удирдан явуулахдаа худалдааг хөнгөвчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон ногоон бизнесийг дэмжихэд тулгамдж байгаа асуудлуудад гарц ирэлхийлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оролцогчдын байр суурийг тодруулж ирсэн юм а. Маргааш үргэлжилж үр дүнгээ гарах уг хуралдааны төлөөлөгчдийг улсын их хурлын дарга инх болд хүлээн авч уулзах юм байна. Ирэх 2020 он гэхэд бүгд найрамд Хятад ард улс болон Оросын улбаны улаас дэлхийн махны импортын хамгийн том захиалагч байх болно. Тэр үед Монгол улс махан бүтээгдэхүүнийг гадагшаа гаргах хамгийн таатай байршилтай орн байх болно гэж Францын хөдөө аж ахуйн дэд боловсролын сургагч багш нар хэлсэн байна. Харин тэр зах зээлийг Монгол улс эрчимжсэн мал аж ахуйгаар эзлэх боломжтой гэж бас зөвлөсөн байна. Өнөөдөр Монгол Францын хамтарсан эрчимжсэн мал аж ахуйн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Европод үхрийнхээ тоогоор тэргүүлдэг Франц улс 7 сая гаруй үхэртэй. Дэлхийн зах зээлд хамгийн тансаг сайн чанарын үхрийн мах нийлүүлэлтээр алдартай. Энэ зах зээлийн ард өнөөдөр Франц улсад 200 гаруй эрдэмтэн судлаач малын үржил селекц, генетикийн инновацид хүч хөдөлмөрөө зарцуулж өнөөдөр тус улсад зөвхөн үхрийн 40 гаруй төрлийн үйлдвэр угсаа байдаг юм байна. Мөн Франц улсын хэмжээнд 250 гаруй мянган малчдыг малын удмын сангийн бүртгэлийн 200 гаруй холбоо нэгтгэдэг юм байна. Франц улс малынхаа тоо толгоогоор Монгол улстай харьцуулахад тийм ч их бишээ. Гэсэн ч бид дэлхийн зах зээлд үхрийн махны экспортоор тэргүүлдэг. Үүний гол нууц нь Франц үхрийн ашиг шин болон олон зуун жилийн түүхтэй эрчимдсэн мал аж ахуйн ферм байгаа юм а. Өнөөгийн Франц үхрийн генетикийг л ихэд бид 150 жилийн туршид сайжруулан ирсэн. Шинэ Францын махны чиглэлийн лимузин үхрийн тугалал гэхэд 40 кг-тай төрж нэг улирлын дотор эр тугалын амьдын жин 165 кг болтлоо өсдөг юм байна. Жил хагасын дотор энэ барууд 240 кг мах, эр баруун 260 гаруй кг мах өгөх боломжтой байдаг нь нас бий гүйцсэн Монгол үхрийн махнаас 100 тонноор илүү гэлээ. Махны гарцаар Европтой алдартай Францын лимузин үхэр болон алдарт алаг улаан үхрийг нь Монголын фермүүдэд нутагшуулах төслийг үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж байгаа. Махыг нэмэгдүүлэх энэ асуудал дээр 50 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжүүдэд олгосон. За үүний хүрээнд зээл авж байгаа аж ахуй нэгжүүд маань бол Франц улсаас амьд малыг үхрийг импортлох энэ арга хэмжээнд оролцож байна. За өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа манай улсын томоохон төрийн Монгол улсын үндэсний томоохон компани болох Гачуурт компанийн хувьд бол Монголын төрөөс Франц улсаас оруулж ирж байгаа бүх үхрийн зардлыг төрөөс өгсөн баг. Яг хоо нутагшлын хувьд бол гайгүй нутагш тийшээ хандж байна. Өдөр үржил селекцийн асуудал дээр болохоор ерөөсөө төрөөс дэмжих юм ерөөсөө бэлчээрийг хашуулах тийм ерөөсөө ямар ч арга байхгүй. Хашиг гэхээр газар байхгүйгээ сумаас газар өгдөг. Хашихгүй ингээд бэлчээгээд явуулъя гэхээр нөгөө нутгийн бухтнуудтай очиод хийлтчихдэг. Бид нэр одоо энэ үхрийг оруулж ирээд 3 жил мөн ангус үхрийг нутагшуулаад 8-9 жил болж явах хоол хүнсэн дээр аягүй анхаарах хэвээр. Одоо энэ үхрийг бид нэр амьдаар нь оруулж ирээд мөн нутагшуулаад үр хөрлөөр өөрийн нутагт ингээд их сүргээр нь ингээд бий болоход хамгийн ихний ээлжинд бид нэр бол бэлчээрийг бол ариутгсан Монгол малаа мөн сум орон нутгийнхаа зэрэгтэйг аж ахуй нэгжийн бусад малуудыг бол эрүүжүүлсэн байх шаардлагатай. Энэ бол бүр улсаас барих бодлого. 100 өнөөдөр Монгол айл өдөрт 200 литр сүү авдаг бол яг ижил тооны сүүний чиглэлийн Франц үхрийн ферм өдөрт 3-4 тонн сүү өгөх боломжтой гэж мэрэгчлэнүүд хэлж байна. Тэгэхээр бид дэлхийн зах зээлд мах гаргахад Франц улсаас судлах туршлага ихэ гэж үйлдвэр хөдөө аж ахуйн яамныхан хэлж байна. Энэ сарын 11-ээс 13-ны өдөр Улаанбаатар хотноо Хүү долоо хөдөх зохион байгуулагдах шилмэл мал 2014 үзэсгэлэнд Францын аж ахуйн нэгжүүд оролцох юм байна. Нэг үе бодвол малчид тариаланчид хоршиж ажиллах нь ашигтай гэдгээ мэддэг болсон. Харин одоо хоршоог доктортой хөгжүүлэх хоршооны сайн цэцгэлийг нэвтрүүлэх хэрэгтэй байгаа. Өнөөдөр нийслэл дотны хоршооллын үндэсний чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Улсын хэмжээнд 3300 гаруй хоршоо байна. Хоршоологчдын хувь нийлүүлсэн хөрөнгө 32 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Малчид тариачдын хоршооноос гадна хадгаламж зээлийн ахуй үйлчилгээний гээд бүхий л хоршооны төлөөлөл энд цуглжээ. Бидний хувьд бол одоо үйлдвэрлэлийн маань процесс өшөөнөг жоохон шин шатанд гарах хэрэгтэй байна, тийм ээ. Ерөнхийдөө бид нар нэг үедээ бол нэлээд доктортой байсан. Тэгээ одоо бол ерөнхийдөө олон улсын түвшинд ер нь бид нар бол бүтээгдэхүүний гадагшаа гаргадаг. Бидний энэ эрхэлж байгаа бизнес бол уул уурхаан бас экспорт мөн шүү дээ, яалтчгүй, тийм ээ. Хүний ахуйн хэрэглээний одоо эко ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Шинээр бий болж байгаа хоршоод маань 500-аас сая төгрөг нийлүүлчих юм боломж байх юм бол тэр 200-300 гишүүнтэй хоршоод бол өөрийгөө аваа явуучих тийм бүрэн боломжтой болж ирж байгаа юм л да. Гагцгүй 500-аас сая төгрөг нийлүүлэхдээ нөгөө хоршооны мөн чанар үнэт зүйл зарчмыг ойлгоогүй малчт маань эндээ харуу байдаг. Түүнээс 500 мянга сая төгрөг нийлүүлчих боломжтой малчт бол маш их олон байна. Энэ талаар л одоо хамгийн гол нь хөдөөд малчтын дундын сургалтыг маш сайн явуулж өгөх юм бол энэ хоршооны хөгжил бол цаашаа өөрөө явчих боломжтой.
Увс аймгийн хэмжээнд дэлхэд 210 гаруй хоршоо байна. Энэ дунд 9-10 гишүүнтэй хоршоо байхад гишүүдийн тоон 300 гарсан томоохон хоршооч бий гэлээ. Малчид хоршихтой 50-аас 100 мянган төгрөгөөр нийлдэг юм байна. Гэхдээ энэ мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хэлж байна. Ингэж чадвал наад зах нь мал аж ахуйн түүхий эдэ боловсруулах, борлуулах, байнгын сүлжээ газартай болох боломжтой гэлээ. Оршоо бий болсноор энэ хүртэг зардал хямдрах болцоотой. Одоо нөгөө оршоо төс бүр өөртөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ барайл тэ төсвөрийн гуйзарлыг яадах шаардлагагүйгээр нэгдсэн дүндээ оршоогоор дамжуулчих юм бол одоо бүтээгдэхүүндээ нэмэгдэж байгаа хүртэг зардал хямдрах тийм ээ. Одоо тэгэхээр хэрэглэгчд хүрж байгаа бараа бүтээгдэхүүний үүнийг хямдрах болцоотой. Одоо хоршоод хоорондоо нэгдэн ажиллах сүлжээ байгуулах хэрэгтэй байна. Харин төрийн зүгээс тэднийг үнэлэх үнэлгээний системийг нэвтрүүлэх талаар хоршооллын үндэсний чуулган дээр яригдлаа. Улаанбаатар түншлэл олон улсын үдсгэлийн яармаг өнөөдөр нэгдээд байгаа. Бизнесийн орчныг сайжруулах, мөн гадаад дотоодын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөдөх боломж байгаа гэж үдсгэлэн яармагт оролцогчид үзсэн байна. Улаанбаатар түншлэл олон улсын үзэсгэлэн яармаг бол бизнес эрхлэгчид зөвхөн бараа бүтээгдэхүүнээ нийтэд дэлгэн харуулад өнгөрөх биш, зах зээлийн шинэ гарц нээх, харилцан суралцах, туршлага солилцох боломжийг олгодог гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага тайлбарлаж байна. Импортыг орлох бүтээгдэхүүнийг манай дотоодын үйлдвэрлэлд. Тэгэхээр энэ дотоодын үйлдвэрлэгч худалдаа авахч хоёрын холбох гүүр энэ үзэсгэлэн бол үүнээс улбадад бид аль болох дотоодынхоо бүтээгдэхүүнийг хэрэглэдэг, тэнэлүүгээ хэрэглэгчээ ханддаг, ийм харилцааг төр засгаасан дэмжин урамшуулах олон хэлбэрийн механизмыг ашиглаж ингэж л хамтран ажиллаж байж үндэснийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Энэ удаагийн олон улсын үзэсгэлэн яармагт Оросын холбооны улс, Польш, Монгол, Малайз, Бүгд найрамдах Солонгос улс, Тайваны бизнес эрхлэгчид оролцож, бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, урт удаан хугацаанд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байна. Бас Монгол улсад бизнес эрхлэх зарим талын боломж бүрдсэн гэж худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид үзэж байна. Монголын зах зээл маш сонирхолтой болж байна. Хэрэглэгчдийн хандлага чихээхэн өөр болж өргөжж байна. Түүнд нь тааруулж бид бүтээгдэхүүнээрээ хангах болно. Хөдөө аж ахуйн техник технологийн чиглэлээр олон улсын уулзалтыг Бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулна. Уулзалт 11-р сард болох юм а. Хөдөө аж ахуйн техник технологийн талаар сонирхогчдыг бид бүртгэн улс орнуудын хөдөө аж ахуйн яамны сайдуудтай уулзах боломж тухайн үед бүрднэ. Цаашдаа бол олон улсын худалдааны чиглэлээр Монголоос гарах бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах тал дээр энэ худалдаа аж ахуйн танхим болон бусад төрийн байгууллагууд хамтарч ажиллахад илүү үр дүнтэй гэж бодож байна. Бидний дотоодын зах зээл маань өөрөө жижигхэн зах зээл. Тэгэхээр бас урд хойд хөршүүдтэйгээ хамтарч ажиллах энэ тал дээр илүү анхаарч ажиллавал бас үр дүн гарах болов уу гэж бодож байна. Бизнес эрхлэгчдийн дунд зарим талаар үл ойлголцох маргаа үүсэх тохиолдол гардаг. Энэ хандлагыг өөрчилж цаашдаа маргааныг эвлэрүүлэн зуучлах чиглэлд анхаарна гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхан үзэж байна. Энэ чиглэлээр бизнесийн төвийг ажилуулахаар нээсэн байна. Монгол Улсын нийгмийн эдийн засгийн байдлыг 8 сарын үзүүлэлтээр үндэсний статистикийн хорооноос мэдээлэл гаргаж хийсэн байна. Инфляц өмнөх сарынхаас 1.4% өссөн бол мөн одоо өмнөх оны мөн ийхээсээ 13.7% өссөн дүнтэй гарсан байна. Гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээ өнгөрсөн оныхоос нэмэгдсэний зэрэгцээ импорт баггүй хэмжээгээр буурсан, гадаад худалдааны алдагдал буурах шалтгаан болсон гэж үзсэн байна. Нийгмийн салбарын таагүй үзүүлэлтээр гэмтэргийн гаралт өсөх болсон шалтгааныг үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна. Мөнгөний нийлүүлэлт 8 дугаар сард өмнөх сарынхаас 20.5 тэрбум төгрөг буюу 0.5% өссөн байна. Гүйлгэнд байгаа бэлэн мөнгөний хувьд мөн л өмнөх сарынхаас 2.4% өссөн дүнтэй гарчээ. Харин инфляцийн хувьд өмнөх сарынхаас 0.4% өсөлттэй гараад байна. За хэрэглээний үнийн улсын индексийн хувьд авч үзэх юм бол өмнөх сарынхаас бол 0.4%, оны эхнээс 7.7% өсөлттэй байгаа. За өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол 13.7% өсөлт бол ажиглаж байна. За энэхүү өсөлтөнд гол нь нөлөөлж байгаа байдлыг нь авч үзэх юм бол энэ 7.7% өсөлтийн 2.41 гэж буюу 31.1%-ийг бол ундаа ус,
хүнсний бараа бүтээгдэхүүний бүлгийн үн бол өссөн нь бол гол нь нөлөөлж байгаа. За мөн 1.41 буюу 18.2%-ийг бол хувцас бүс бараа гутлын бүлгийн үн бол өссөн нь бол гол нь нөлөөлжээ. Бүртгэлтэй ажилтны иргэдийн тоо өмнөх оны мөн инхээс 4.4 мянган хүнээр буюу 11.7%-аар буурсан гэсэн мэдээллийг өглөө. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хувьд 7 тэрбум 175 сая доллараар хэмжигдэж байгаа бол үүнээс экспорт 3 тэрбум 576 сая доллар, импорт 3 тэрбум 599 сая долларыг тус эзэлж байна. Гадаад худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1.5 тэрбум доллараар буурсан шалтгааныг үндэсний статистикийн хорооноос ингэж тайлбарлалаа. За гадаад худалдааны тэнцэл бол та бүхэн санаж байгаа. 2013 онд 13 оны 8 дугаар сарын байдлаар бол 1.6 тэрбум ам долларын бол алдагдaltaй байсан. За энэ оны 8 дугаар сарын байдлаар бол 23 сая ам долларын бол алдагдaltaй байна. Өөрөөр хэлэх юм бол өмнөх оны мөн үеэс алдагдлын хэмжээ 1.5 тэрбум ам доллараар бол буурсан юм үзүүлэлттэй байна. За экспортын хэмжээ өмнөх оноохоос бол 873.1 сая ам доллар буюу 32.3%-аар нэмэгдсэн. За зэсийн баяжмаллын экспорт 887.2 сая ам доллар, бохир ноодурын хэмжээ 183.2 сая ам доллар, босруулагын газрын тос 145.7 сая ам доллараар өссөн нь бол гол нь нөлөөлж байгаа маа. За импортын хувьд бол баггүй хэмжээнд буурсан байгааг та бүхэн харж байна дүнгээрээ. За энд бол мэдээж гол нь нөлөөлдөг машин, сэлбэг хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, цахилгааны эд тогшлол бол импортын хувьд бол нэлээд багассан нь бол энэ алдагдлыг буурахад бол нөлөөлжээ. 8 дугаар сард гэмт хэргийн гаралт нэмэгдсэний дотор өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, бусдын биед гэмтэл учруулсан тохиолдлууд нэмэгдсэн байна. Харин нийгмийн салбарын эерэг мэдээлэлд эхийн эндэгдэл буурсан, шинээр мэндэлсэн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 3%-аар өссөн зэрэг мэдээллүүд багтаж байгаамаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 21 байршлыг тогтоосон байна. Эдгээр байршилд нийт 69 мянган хүн ам амьдардаг байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ямар үе шаттай хэрэгжиж байгаатай өнөөдөр хотын удирдлагууд танилцсан байна. Дахин төлөвлөлтөнд оролцож байгаа компаниуд иргэдтэй сайн тохиролцож бүтээн байгуулалтаа хугацаанд хийж байна гэж нийслэлийн удирдлагууд дүгнсэн байна. 2013 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу 1325 га талбай бүхий 21 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийж нийтийн болон амны орон сууцны хороол байгуулахар болсон. Тэгвэл өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараа Батулга гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилдаа танилцлаа. Төсөл хэрэгжүүлэгч 16 компани эхний ээлжийн 3200 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн байна. Ирэх нам ирэхэд 4000 орчим айлын орон сууц барилга ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Бүгд мэдж байгаа одоо 20 гаруй газар бид нар ингээд дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалт ажил хийж байгаа шүү дээ. Ерөнхийдөө зөвшөөрөл аваад үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөл авсан төсөл шалгуулсан компаниуд ингээд болоод ирэх бол 30-аад юм байгаа юм. За тэгээд өнгөрсөн 4 сард бид нэр бас газар дээр нь очиод энэ зундаа юу их гэж юм, дэд үс нь ямар шүү байна гэдээ танилцж байсан. За одоо 9 сард бол өнгөрсөн зуны бүтээн байгуулалтын ажил цаашдаа ямар хүндрэлтэй байгааг танилцаад явж байгаа юм. Ер нь компаниуд бол дэд үсгийн ажлуудыг үндсэндээ бол шийдэж байгаа. Энэ бол хамгийн том юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт одоо хэрэгжиж байгаа газруудыг нэрлэвэл Сонгон найрхан дүүргийн 5, 6, 7, 10, 30 дугаар хороо, Шингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, 15 дугаар хорооны дам даржин орчмын хэсэг болон орон сууцны 7 дугаар хороолол, Баянзүрх дүүргийн 8, 12, 13, 14, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дахин төлөвлөлт хамрагдаж байна. 2014 он гарснаас хойш шүүхийн шийдвэрээр 8 удаа эд хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулагдсан байна. Гэвч гүйцэтгэл нь 10% байгаа юм байна. Тоон үзүүлэлт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байгаа. Хууль зүүн салбарын шинжилгээний хүрээнд нийтдээ 40 гаруй хуулийг боловсронгуйлгахаар ажиллаж байгаагийн нэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль гэдэг. Өнөөдөр эхэлсэн олон улсын эрдэм шинжилгээний хурлаар дээрх хуулийн шинжилгээний талаар хуульчид болон судлаачид өөрсдийнхөө санал бодлыг солилцсон байна.
12 жилийн турш нийтдээ 7 удаа нэмэлт өөрчлөлт орсон шүүхэн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь иргэн хуулийн этгээдийн хөрөнгөнөөс төлбөр гаргуулахад үндэслэж байна. Жишээ нь иргэний 500 мянган төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахын тулд 5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилдэг. Энэ нь нэхэмжлэгч хариуцагчийн эрхийг ижил тэгш хангах боломжийг хязгаарлаж байгаа юм. Тиймээс хуулийг шинжилгээр ажиллаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлагдах суурь зарчмуудыг бас өөрчилж байгаа. Үүний дотор би юу дурдж болж байна гэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэхэмжлийн шаардлагын хэмжээнд нь нийцүүлэн явуулах шаардлагыг тавьж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр магадгүй нэхэмжлийн шаардлага бага байгаа тохиолдолд хариуцагчийн тодорхой хэмжээний хөрөнгийг л битүүмжлэх хязгаарлах тухай асуудал яригдана. Тэрнээс биш өнөөдөр 500 мянган төгрөгийн нэхэмжлийн шаардлага байгаа тохиолдолд тэр хүний 500 сая төгрөгийн үйл хөдлөлийн хөрөнгийг битүүмжлэх юм уу, хураах, албатан дуудлага худалдаанд оруулах явдал өөрөө бас нөгөө хариуцагчийн эрх ашиг сонирхол зөрчигдөхөд хүргээд байдаг. Өнөөдөр мөрдөгдөж байгаа шүүхэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар газар лиценз үнэт цаасны маргааныг шийдэх боломжгүй, мөн хөдлөх үйл хөдлөх хөрөнгийг үнэлж байгаа механизм нь учир дутагдaltaй байгааг онцолж байна. Доод үнийг тогтоогоод тэрнээсээ үн хаялцаа дээшээ өсч борлуулах гэж хэвээр байтал манайх чинь өндөр зах зээл дээр ямар үнэтэй байна тэр үнээр нь тогтоогоод тэрнээс дээш нэгтэй зэрэг бусдын барьцаанд байсан гэдэг юм эсвэл идэлж хэрэгжилж байсан тийм эд хөрөнгийг тухайн зах зээлийн үнээс өндөр дээш нь гаргаж хүн авах гэдэг бол бас харьцангуй тийм юу байгаа өндөрлөлтэй. За энэ хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгоход манай улс бүгд найрамдах Солонгос улс, холбооны бүгд найрамдах Герман улс, Молдов зэрэг улстай хамтран ажиллаж байгаа юм. Тэд хууль эрхцэн орчныг хэрхэн боловсронгуй болгох тал дээр саналаа хуваалцаж байна. Төлбөрийн чадамж муутай хүнд хэд их төлбөр оногдуулдаг байдал нь хуулийн хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлдөг. Хөгжингүй улс орнууд шийдвэр гүйцэтгэлийг зардал багтаа зохицуулдаг. Өөрөөр хэлбэл хөдлөх, үйл хөдлөх хөрөнгөнөөс гадна хариуцагчийн ирээдүйд олох орлогыг тоосдог эргэцэн орчныг бүрдүүлэх нь чухал юм а. Өнөөдөр мөрдөгдөж байгаа шүүхэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэгч нь хүчний байгууллага болсон энэ тогтолцоог өөрчлөн нийтийн албаны үйлчилгээ болгож иргэдэд нээлттэй ил тод болгохоор ажиллаж байгаа юм байна. Хуульч судлаачид хамтран шүүхэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг эх 11-р сард улсын хуралд өргөн барих юм а. Манай улсад 60 орчим хуулиар хүүхдийн эрхийг хамгаалж байгаа ч тэдний эрүүл аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрх нь зөрчигдсөн хэвээр байгаа. Энэ нь Монгол Улс нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүрэн биелүүлж чадахгүй байгааг илтгэн харуулж байна гэдгийг судлаачид онцолсон байна. За өнөөдөр энэ асуудлыг салбарын төлөөллөд хүндэн ярилцлаа. Хүүхдийн эрх зөрчигдөх явдал жил бүр өсөх хандлагатай байгааг судалгаанаас харж болно. 2010 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, хүн амын сан, үндэсний статистикийн хорооны хамтарсан судалгаагаар 1-ээс 14 насны хүүхдүүдийн 40% нь гэр бүлийн орчинд сэтгэл санаа, бие махбодын шийтгэл амссан дүн гарчээ. Гэтэл энэ тоон үзүүлэлт өнгөрсөн жил 47% болж нэмэгдсэн гэдгийг судлаач хэлж байна. Хүүхд хамгаалал үйлчлэгээ гэдэг үнэхээр тотмог байна. Хүүхд хамгаалал үйлчлэгээдээ бид нэлээд анхаарлаа төвлөрж байна. Ялангуяа хүүхдтэй ажилтны нийгмийн ажилтнууд орон нутгийн түвшинд сум хот хөдөө хороо дүүрэг сумын түвшинд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудыг чадваржуулах хүүхдэд ажиллаж байгаа бусад үйлчлэг үзүүлж байгаа хүмүүсийг чадваржуулах асуудал чухал байна. Хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа хамгийн тод жишээг малчтын хүүхдүүдийн 30% нь сургуулийн өмнөх боловсрал эзэмшиж чадахгүй байгаагаас харж болно. Тэгвэл үүнийг шийдэх арга замыг дараах байдлаар тодорхойлж хэд хэдэн ажлыг эхлүүлжээ. Эдгээр хүүхдүүдэд хамгийн гол зүйл нь бол эцэг эхчүүд нь одоо хүүхдээ сургуульд гэртээ бэлтгэх боломжтой маа гэд. Тэгэд энэ боломжийн хүрээнд бид нар бол одоо сургууль болгон дээр миний номын өргөө гэдэг одоо жижигхэн одоо ном тоглоомтой номын өргөөг байгуулж өгсөн байгаа. Тэгээд малчид маань өөрсдөө одоо тэр ном тоглоомын багцыг гэрээрээ авч яваад одоо сар юм уу 14 хоног хүүхдтэйгээ хамт хэрэглээд тэгээд эргээгээд багцаа солиод хүүхдүүдээ сургуульд бэлтгэдэг байгаамаа. Монгол улс хүүхэд хамгаалал, боловсрал, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамрагдах эрхийг хуулиар олгосон байдаг. Гэтэл өнөөдөр 10 хүүхэд дутмын 3 нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байх жишээтэй. Энэ мэтчлэн бид нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцийн өмнө хүлээсэн чухал үүргүүдэд хангалттай биелүүлж чадахгүй байгааг хэлж байна.
хүүхдийн аюулгүй байдлыг хангах ёстой талууд ялангуяа гэр бүлүүд, бусад байгууллагууд энэ талын ойлголт, мэдлэг хангалтгүй байна. Ийм болохоор хүүхдийн эрх зөрчигдөж шít. Ер нь бид нар энэ ойлголтоо илүү сайжруулах, энэ үйлчлэгээ хүүхэд нэгүрийнхээ аюулгүй байдал тулгуурсан, хөгжих хэрэгцээнд нь орчин нөхцөлд нь таарсан энэ үйлчлэгээр байнга л сайжруулах ёстой. Яг хүүхэдийн үрчлэлийн асуудал ямар төвшөнд байна уу? За дээр нь хүүхдийн гэмт хэрэгт өртсөн тохиолдлууд хэр байгаа? Хүүхдийн тэтгэлэг шүүхээр тогтоосон тэтгэлгүүд хэрхэн олгогдсон гэсэн мэдээллүүд бол жоохон хомс байна. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенцийн эрүүл аюулгүй орчинд амьдарч сурч хүмүүжих хүүхдүүд өөрсдийн эрхийн талаар мэдлэг мэдээлэлтэй байх гээд өргөн агуулгыг хүлээн зөвшөөрч 1990 онд уг конвенцэд нэгдсэн 5 дахь орн болжээ. Бид энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаагаа эх 10 дугаар сард илтгэх юм а. Манай цагийн өрдөмтөлийн хөтөлбөрийг сонгуулж байгаа үзэгч таатанд баярлалаа. Дараагийн мэдээгээ танилцуулъя. Нийслэлтийн нүүрсний хэрэгтлээний гол нийлүүлэгч Багнуурын Уурхайн техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд энэ жил Хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байгаа. Үүний үр дүнд техникийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр он гарснаар эхний 7 сарын дотор тус Уурхай 3.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Хөгжлийн банкны их усүрээр хийгдсэн 18.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Багнуурын Уурхайн үндсэндээ 2 чиглэл зарцуулсан байна. Үүний нэг нь одоо харагдаж байгаа энэ нүүрс бутлан ачих байгууламж. Энэ байгууламж ашиглалтанд орсноор нүүрс бутлан ачих хүчин чадлыг 600 тонн цагт хүргэж чадсан байна. За энэ Хөгжлийн банкны санхүүжилтээр нэвтрүүлж байгаа технологиуд манай Уурхайн хүчин чадлыг бол өргөтгсөн байж байгаа. За энэ бидний ард ажиллаж байгаа энэ тоног төхөөрөмж бол манай Уурхайн хүчин чадлыг одоо 500 мянгаар өргөтгөх тийм хүчин чадалтай байгууламж бол ашиглалтанд орсон байж байгаа. Үүгээр бид 4 сая 500 мянган тонн нүүрс одоо борлуулах хүчин чадалтай болно. Одоо бол эндээс бол бид нийслэлийнхээ айл өрхөд буюу одоо жижиг хэрэглэгч нар тэгээд эднэртэй бол бид нар одоо чанарын нүүрс буюу одоо том бүхлэлттэй одоо нодлон жилийн одоо өмнө нь манай Уурхайд явсан нүүрс хөтөлбөрийн хүрээнд одоо Багнуурын нүүрсийг нийслэлийн иргэд хүргэсэн тийм шаардлага хангасан тийм чанартай нүүрсийг эндээс гаргах тийм байгууламжинд бол ашиглалтанд орсон. Багнуурын Уурхайн тоног төхөөрөмж олон жил ашиглагдсан учраас хуучирч мудан бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй болоод байсан. Энэ байдлаас шалтгаалж нийтдээ 13 сая куб метр хөрс хуулалтын ажил хоцроод байжээ. Тэгвэл парк шинжилгээний хүрээнд нүүрс тээврийн болон хөрс тээврийн нийт 8 билаз, 1 бульдозер худалдаж авснаар нүүрс олборлолт 10%, хөрс хуулалт 11%-аар тус өссөн байна. Манай техникүүд бол ерөнхийдөө хуучирсан нүүрс хөтөлбөрийн хүрээнд одоогоос 13-4 жилийн өмнө одоо ирсэн машинууд маань одоо энд байж байна. 2013-аас 14 оны өвлийг давхад бол биднэрт маш их одоо бололцоог өгсөн. Энд бол нодлон бол шилжих нөөц бол 500-аас 700 мянган тонн нүүрсний шилжих нөөцтэй сар бүрээр шилжиж. За станцууд нийлүүлэх нүүрсээ 100% нийлүүлж ажиллаж чадсан. Зээлийн иргэн төлөх хугацаа нь 5 жил. Хүүгийн хувьд жилийн 965% хүүтэй байхаар тооцсон байна. Одоогийн зээлийн иргэн төлөлт 2 тэрбумд хүрсэн байна. Зээлийн иргэн төлөлт хэвийн ангилалд явж байгаа. За тэгээд энэ ерөөхдөө 965 гэдэг маань ерөөхдөө засгийн газраас тогтоосон одоо нэг хувь хэмжээ хөнгөлөлтөө зээлэд хамрагдаж байгаа учраас энэ ерөөхдөө тусгай нөхцөлт зээлд хамрагдаж байгаа. Энэ нь яг л одоо яг тухайн энэ Багнуур нүүрсний ухагийн хүчин чадлынх нь өөрт одоо нэг санхүүгийнх нь болцоонд хүнд дарамт шахалт үзүүлэхгүйгээр энийг нь ерөөхдөө наривчлан тооцоолж хийсэн зүйл учраас бас өнөөдрийн байдлаар ямар ч хэлээсээ хэвэн байдалтай явагдаж байгаа. Багнуурын нүүрсний уурхайн хүчин чадал 4 сая тонн байснаас төслийн үр дүнд энэ тоо 10%-аар нэмэгдэжээ. Мөн борлуулалт ч 10%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнээс гадна хөрс хуулалтын хоцрогдлыг 1 сая тонноор багасгаж чаджээ. Төрөөсийн зардлыг чи 3.1 тэрбум төгрөгөөр хэмнэсэнгээд олон үр дүн гарсан гэдгийг Багнуурын уурхайн инженерүүд хэлж байлаа. Баянгар аймагт 1000 төгрөгийн хандвар хүүхдийн цэцэрлэг босгох аян өрнөд эхэлсэн байна. Иргэд өөрснөө санаачилж хэрэгжүүлж эхэлсэн 1000 төгрөгөөр хүүхдийн цэцэрлэг аян амжилттай үргэлжилж цэцэрлэгийнхаа шавыг тавьсан байна. Хүн бүр ердөө 1000 төгрөг хандивлаж хүүхдийн цэцэрлэг барих аян Баянгар аймагт эхэллээ. 1000 төгрөг аяны хүрээнд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн шавыг тавьсан байна.
иргэдийн хандиваар усах цэцэрлэгийн барилгыг 600 гаруй сая төгрөгөөр барьж гүйцэтгэх юм а. Хандив цуглуулж цэцэрлэг байгуулах санаачлагыг иргэд өөрсдөө гаргасан энэ аянд томчуудаас гадна хүүхдүүд ч бас хамрагдаж мянган төгрөгөө хандивлаж байгаа юм байна. Манай Баянгарын иргэд маань Хонгорон нутгийнхаа хөгжлийн ирээдүй болсон хүүхдийнхаа төлөө зааж хэлцгээе бүгдээрээ гээд тэр хүн бүрэн энэ дэр хичээл зүтгэл гаргаж хандив дэмжлэгээ өгөөч мянган төгрөг гэдэг бол бас тийм ээ одоо тийм их мөнгө биш бас бага мөнгө биш тийм ээ хүн сэтгэл гаргаад өгөх юм бол энэ одоо мянгаар бол бид хүн олон юм хийж болно гэдэг үднээс энэ хүү үйл ажиллагааг хийж байгаа маа ингээд бүгдэнд нь уриалж байна. Баянгар аймгийн хувьд улсын 30% дөрвөн цэцэрлэгтэй боловч цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2400 орчим хүүхэд байгааг мэдээлж байлаа. Бүгдээрээ эвлэлтэн нэгдэж чадвал мянган төгрөгөөр юу ч бүтээж чаддаг юм а гэдэг санааг илэрхийлэхийн тулд мянган төгрөгөөр гэсэн аяны зохион байгуулж байгаа. Энэ мянган төгрөгөөр бид нэр магадгүй хэн нэгний алтай аймыг зааварчулна, яцхан өрсүүдтэй сургууль цэцэрлэгч барьж өгч болох юм а гэдгийг одоо бид харуулах зорилготойгоор энэ аяны зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд нийт цэцэрлэгийн насны 7400 орчим хүүхэдтэй үүнээс 5000 гаруй хүүхэд нь одоогоор цэцэрлэгт хамрагдаад байгаа юм байна. Барилга барихаар авсан талбайдаа олон айл өрхийн орон сууц барьж ашиг олохын тулд ногоон байгууламж авто зогсоолыг шийддэггүй байдал нэлээдгүй нэмэгдэж байгаад иргэд бас шүүмжлэлтэй ханддаг. Энэ асуудлыг цогц байдлаар шийдсэн барилгыг үндэсний компаниуд барьж эхлэв байгаа. Үүнээс гадна тэд дэлхийн олон оронд нэвтэрсэн шилдэг төлөвлөлтийн дагуу бүх оршин суугчид нь нар үзэх боломжийг бас бүрдүүлээд байгаа юм байна. Өнөөдөр Lux House компани яг ийм шийдэл бүхий барилгын ажлаа албан ёсоор эхлүүлсэн байна. Энэ бол 2015 оны 6 дугаар сард ашиглалтанд орох Lux 5 хотхон. Барилгын ерөнхий төлөвлөлт нь Улаанбаатар хотод баригдаж байгаа 200 гаруй барилгаас 3 үзүүлэлтээр ялгаатай юм байна. Нэгд хотхны айл бүрт нар тусаж байхаар 2 барилгыг жишүү байдлаар барьж байгааг та харж байна. Энэ нь өдрийн нар тусах хугацааг уртасгах давуу талтай шийдэл. Хоёрт нийт айл өрхийн 80 гаруй хувь нь 2 давхар дулаан зогсоолтой байх юм а. Ил зогсоолч мөн ялгаагүй оршин суугчдын хэрэгцээг бүрэн хангахаар төлөвлөжээ. Энэ мэтчлэн Lux 5 хотхон олон давуу талтай ерөнхий архитектор нь хэлж байна. Ингээд үйлчлэгийн төв 3 давхар болох юм. Тэрнийхэн дээвэр дээр нөгөө нэг хөгшдийн нарлах талбай, хүүхдүүдийн тоглох талбай, оршин суугчдын амрах талбайг хийж өгсөн. Тэр нь үл яг энэ орчиндөө бол гадаад тийм аюулгүй байдлаас хүүхдийн тийм хөгшдийн аюулгүй байдлаас бодсон гол шийдэл тэр л дээ. Хотхон нийтдээ 1.6 га газартай учраас багаар бодоход 300 айлын орон сууц барих боломжтой юм байна. Гэхдээ иргэдийн эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдрах эрхийг нэгдүгээр тавьж 2 байранд 104 айл байхаар төлөвлөжээ. Энэ барилга болж энэ газартаа яг бүрэн зогтсон тийм ээ. Айлуудын 5 тухтай байдлыг дээд зэргээр хангасан хамгийн орчин үеийн ийм худалдаа үүсгэхийн төвдөө ийм онцлог барилга болж байгаагаар их хүний төлөө барилга гэж яриад байгаа маа. 2005 онд байгуулагдсан Lux House компани өмнө нь 4 хотхон байгуулсан. Одоо амьдарч байгаа оршин суугчид нь байраа зарна гэж зар өгдөггүй хэлж байна. Учир нь барилгаа чанартай материалаар бүтээн босгодогтой холбоотой. Lux 5 хотхны хувьд бүрэн зутгамал байх юм. Үүнээс гадна иргэдийн хувьд тавчуухан зай талбайтай орон сууцнаас илүү цэлгэр уужин байранд орохыг ирмэлцдэг. Тиймээс 2 өрөөнд 70 м2, харин 3 өрөөнд 101 м2 буюу угсармал орон сууцнуудтай ижил байхаар төлөвлөж барьж байгаа юм а. Хүний аз жаргалын их булаг дотоод сэтгэлдээ байдаг гэж Бурхны номонд сургадаг. Дотоод сэтгэлдээ амар амгалан сэтгэлийг үүсгэх нь бодис сэтгэлийн үүдийг нэнэ гэж үздэг байна. Манай улсад буддын шашны томоохон төлөөлөгч Дэрхигийн богд цэжэн чогбор лэрэнгүүчийг альчлаарсан байна. Түүнийг 14 дугаар далаа багшин бурхан шашны эрдэм боловсрол номын өвцийг зааж хайрласан 2 юнзан багшийн нэг гэдэг Тэжэн богдын хойд дүр гэдэг юм байна. Тэрээр Америкийн нэгдсэн улс дахь өөрийн үүсэн байгуулсан бурхан шашны TBI нийгэмлэгтээ бодмөрийн зэрэг оюун судлахын сургаал тэргүүтээ судар тарины номлыг сүсгтэн олонд айддаг юм байна. Ямандаг бурхныг шарын шашныг үндэслэгч богд зонхва тэргүүтээ 7 дугаар Далай лама, Монголын ламын гэгэний анх дугаар дүр, Бревен номхон найдан сүрэн, Бурятын итгэл хамт тэргүүтэн шарын шашны бүхэл мэрэгд ламнаар өөрийн гол эдэн бурхнаар шүтэж бясалган шидийг олсон нь олонтой гарсан юм а. Ямандаг бурхныг шүтснээр оюун ухаан сайжирч гадна дотны хорлол барцад цаадыг арилгах, нас буян аривжих,
чойжил жамсран тэргүүтийн сэхэвснүүдээс цахин хамгаалах зэрэг тус эрдэм нь хэмжээ ирших юм а. Энэхүү ховор жухаг авшгийг Монголын ард түмэн сүсгтэн олон дайлдаж угаадаа баяртай байна. Нагаржина тэргүүтээ хоосон чанарын онол ухаанд мэрэгсэн их бандтаа мэрэгдийн сайхус гомбо шалын даган сойрхлыг эртнээс шүтэж ирсэн Чинвангийн хүрээ буюу Булган аймгийн Дашчоорлон хийдэд тэрээр ном альдах юм байна. Нийслэлийн нийтийн тээврийн өдөрт дунджаар 800 мянган хүн зорчдог гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд зүтгэж байгаа жолооч кондукторууд өнөөдөр талархлын өдрийг зохион байгуулсан байна. Тэд нийтийн тээврийн үйлчилгээг сонгож зөв боловсон үйлчлүүлсэн иргэдтэй талархал илэрхийлжээ. Энэ тухай сурвалжлагыг бид Автобус 3 төрийн өмчит үйлдвэрийн газраас бэлтгэлээ. Өглөөний 5 цаг 30 минут үүр цайгаач байхад нийтийн тээврийн ажилчид аль хэдийн ажил дээрээ зүглэрчээ. Энэ өдрийг Автобус 3-ын талархлын өдөр болгон зарласан байна. Энэ өдөр эхлээд өөр хоорондоо талархлаа илэрхийлж дараа нь нийтийн тээврийн үйлчлэгийг сонгосон иргэдэд баярлуулах юм а. Нийслэл хот байгуулагчны 375 жилийн ог тохиолдуулан ийхүү талархлын өдрийг зохион байгуулж байгаа юм байна. Нийтийн тээврээр үйлчилж байгаа иргэдэд одоо юу гэж хэлэхийг хүсдэг вэ? За нийтийн тээврийн иргэдэд бол соёлтой боловсон үйлчлүүлээ та бүхэн цэвэрхэн үйлчлүүлэх хийх хүсэж байна да. Ерөнхийдөө бол тий цэвэршний баа үйлчлүүлэх. Танаа шиг л бол одоо хүн ихтэй. Одоогоор бол хүн ихтэй. Одоо бол яг оюутны цаг орж байна. Урсгал ихссэн байгаа. Автобусны жолооч бол онгоцны нисгэгчтэй адилхан гэж хотын дарга Батуул хэлжээ. Энэ нь хурдан давхих гэсэн үг биш, харин өндөр хариуцлагатай нэр төртэй ажлын мэдгийг тодтогсон байна. Тухайлбал Автобус 3 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 2012 онд гэхэд 33 сая хүн тээвэрлжээ. Хүн болгоны яашийг олох хэцүүч хотын соёлын томоохон хэсэг болсон нийтийн тээврийн үйлчлэгэнд ажилладгаараа бахархдаг хэлж байлаа. Энэ ажил хараа аюу бахархмаар ажил байхгүй юу? Миний бодлоор хэрийн хүн хийхгүй хүндрэлтэй. Гэхдээ олон хүнтэй харьцаад тэр болгонд зохицуулж харьцахыг хичээдэг байхгүй юу? Болж игэл уурж зарлахгүй төвчээл өнгөрөөл болж игэл уучлалгүйгээд явчлаа. Тэр хүмүүс ч өөрсдөө энэ зөвлөрөөл ирдэг байхгүй юу? Ер нь бол янз бүрийн ааш гарна. Маш янз бүрийн хүн гарна. Гомдмоо бүр ингээ хараа нулимс хийлгэндэг юу их хүртэл гардаа шүү дээ. Гарч ирсэн надад лав. Тэгээд би бол бодож идэх. За энэ ч одоо бидний хүлээсэн үүрэг. Тийм учраас энийг хийхин төлөө өөрхөн бүх сэтгэл зүрх бүх юмаа зориулаад явна шүү дээ. Нийслэлийн өмчит Автобус 3 үйлдвэрийн газар хотын нийтийн тээврийн үйлчлэгээний 10 гаруй хувийг дангаараа хариуцдаг. Анх 1991 онд байгуулагдсан Автобус 3 өнөөдөр 430 гаруй ажилтнтай хотын өндөр ачаалалтай 8 чиглэлд үйлчлэгээ үзүүлдэг байна. Нийслэл хотын засаг даргын санаа ашиглагаар ер нь бол нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн дахин шин төлөвлөлтийг хийх ажил ер нь явж байгаа. Сая өнгөрсөн 9 дугаар сард бид нэр үндсэндээ 10 хоног туршилтын журмаар ажилласан. Эх оны 4 дугаар сараас бол бид нэр одоо шин дахин төлөвлөлтөөр нийслэл хотын иргэдтэй шин төлөвлөлт, шин одоо ирч хүчээр шин парк шинжилтээр бид нэр хэрэгжүүлэх болно гэж, шин технологиг ашиглах болно гэж бодож байгаа. Нийслэлд өнөөдөр 23 аж ахуйн нэгж нийтийн тээврийн үйлчлэгээ эрхэлж байна. Бүх газрууд нэгдэж нийтийн тээврийн үйлчлэгийг илүү боловсон ухаалаг болгох чиглэлд төсөл хөтөлбөрүүд боловсрогдоод явж байгааг хэлж байлаа. Кино гэрэл зургийн өв сангаа иргэд олон нийтэд сурталчлан таниулах мөн хойч үеийнхэнтэй хүргэх үүднээс үндэсний төв архивын харьяа кино гэрэл зураг дуу авины баримтын төвийнхэн өдөрлөг зохион байгуулсан байна. За 1921 оны ардын хувьсгалын дараа үеэс эхлээд кино болон киноны тоног төхөөрөмжүүд Монголд орж ирсэн. Бас тухайн үеэс киноны мэрэгжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн байна. Харин 1960 онд урлагийн хэрэг эрхлэх хорооны дэргэд кино зургийн архивыг анх байгуулсан томоохон дэвшил болсон гэж түүхчид судлаачид үзэж байгаа юм. За одоогоор кино гэрэл зураг дуу авины баримтын төвд 1936 оноос өнөө хүртэлх үеийг хамарсан кино гэрэл зургийн нийт 160 мянгаад хадгаламжийн нэгж хадгалагдж байна. За хүүхдүүд та бүхний сонирхож байгаа энэ фонд бол Монголын уран сайхны кино 1936 оноос 2014 оны бүх материалууд хадгалагдж байгаа. За 35 мм-ийн хальсны кинонууд байдгаар онцлог. Одоо 6500 орчим кино, 4 нэр төрлийн кино хадгалагдж байна. Өнөөдөр би болохоор багын найзууд гэсэн кино үзсэн, уран сайхны кино үзсэн. Тэгээд мөн тамхины хор уршигын талаар баримтат кино үзсэн. Багын найз гэдэг кинонд сайхан сэтгэл юуны түрүүнд хамгийн ихэнд ялдаг гэсэн юу үзсэн. Би архивын юунд анх удаа ирж үзэж байгаа их сэтгэл их өндөр байна.
Кино анх үүссэн тухай, тэгээд киноны тухай бас тамхины ор хүндэлийн тухай сурсан. Тэгээд кино дээр үрийн кино хальтай байсан би бас мэдсэн. За кино гэрэл зураг дуу авианы баримтын төвийн хувьд төрийн байгууллагын нээлттэй байдлыг хангах, олон нийтэд шуурхай үйлчилгээг үзүүлэх, залуу хооч үеийнхэнд үүхтүүх урлаг соёлын өв сангаасаа хүрэх зорилгын хүрээнд кино өдрөлгийг зохион байгуулж байна. Эдгээр одоо бас бид нэр төрийн үйлчилгээ үзүүлж байгаа юм газар боловч энийг бол ард иргэд бас дийлэн одоо сайн мэдэхгүй хүмүүс байдаг. Энийг бол зөвхөн одоо архивын тэр тусгай төрлийн баримт гэдгийг биш энд бас нэг кино үзээ тийм ээ. Нэг өдрийн фондуудаа танилцаад гарч байгаа ард иргэд маань одоо тийм хүртээмжтэй төрийн үйлчлэгийг шуурхай хүргэх ийм л нэг арга ажиллагааны нэг хэлбэр юм. За өдөрлөгийн үеэр Иргэний боловсролын сургуулийн хүүхдүүд ихтэй сургуулийн оюутнууд иргэдийн төлөөлөл түүхэн баримтт болон уран сайхны кинонууд үзэж баримтын төвийн үйл ажиллагаатай танилцж байгаа юм. Кино өдөрлөг 9-р сарын 12-ны хүртэл үргэлжлэх юм. Бид таахан дотоод үйл явдлын мэдээлэлээс танилцууллаа. Одоо олон улсын амьдрал дөрмөж байгаа үйл явдлаас танилцуулъя. Одоогоос 13 жилийн тэртээхийн өдөр Америк нэгдсэн улсын ард түмэн болоод дэлхийн нийт алан хятад ажиллагааны аюул цамлалтаа нүүр тулж олон мянган хүний алтан амь хохирсон. 2001 оны 9 сарын 11-ний өдөр Ал-Каида бүлэглэл Америк нэгдсэн улсад алан хятад ажиллагаа явуулсны уршгаар нийтдээ 3000 орчим хүн амь алдсан. Америк нэгдсэн улсын ард түмэн 9 сарын 11-ний өдрийг энэ өдрийн халдлагаар амь өргөдөгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж өнгөрүүлсэн бөгөөд энэ жил ч гэсэн мөн одоо энэ хохирогчдын дурсгалыг хүндэтгэж тэдний дурсгалыг мөнгөчүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна. Америк нэгдсэн улсад алан хятад ажиллагаа явуулж олон мянган хүн амиа алдснаас хойш 13 жил өнгөрчээ. 2001 оны 9 сарын 11-ний энэ өдөр алан хятад ажиллагааны улмаас 3000 орчим хүн амиа алдсан. Өнөөдөр Америк нэгдсэн улсад 9-р сарын 11-ний халдлагаар амь өргөдөгсдийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа зохион байгуулагдлаа. Манхаттен дүүрэгт 15 мянган хүн цугларч 13 жилийн тэртех аимшигт үйл явдлаар амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ. 2001 оны энэ өдөр Ал-Каида бүлэглэл иргэний агарын тээврийн 4 онгоцыг барьцаалан 2 онгоц нь Америк нэгдсэн улсын Нью-Йорк хот дахь худалдааны ихэр цамхаг, 1 онгоц нь Вашингтон дахь Батлан хамгаалах яамны байрыг мөргөн дэлбэлсэн. Харин 4 дахь онгоцны нисгэгчид онгоцны удирдлагыг алан хятагчдаас булаах оролдлого хийх үедээ Пенсильвани мужийн Шенксвиллд унаж осолдсон байна. Энэ алан хятад ажиллагааны уршгаар 3000 орчим хүн амиа алдаж 6000 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама бүх ард түмэндээ хандаж исламын салан тусгаарлалтад тэмцэх иж бүрэн стратеги төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Энэ шинэ стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлд Иракт исламын улс бүлэглэлийн эсрэг явуулж байгаа агаараас цохилт өгөх ажиллагааг хөрш Сирь улсаар үргэлжлүүлэх. За ингэхдээ Ирак болон Афганистаны загвараар бус цоо шин аргаар исламын салан тусгаарлагчдад тэмцэн гэдгийг Америк нэгдсэн улс албан ёсоор зарласан байна. Америк нэгдсэн улс Сирь дэх салан тусгаарлагчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулахад тэнэгэл зохицуул байхгүй. Алан хятадчдын занал хийллийг зогсоох исламын салан тусгаарлагч бүлэглэлийг үндэс суурьаар нь устгах олон улсын эвслийг Америк өөрөө тэргүүлнэ гэдгийг мэдгдлээ. Түүнчлэн исламын салан тусгаарлалтад тэмцэх олон улсын эвслийг Америк нэгдсэн улс тэргүүлэн ажиллахаар болсон байна. Иракийн шин засгийн газар олон улсын холбоотнууд болон конгрессийн гишүүдтэйгээ зөвлөсний дүнд Америк нэгдсэн улс алан хятадчдын занал хийлийг зогсоох нэгдсэн эвслийг тэргүүлэхээр болсныг мэдэгдэж байна. Бидний зорилго бол тодорхой. Бид терроризмтай тэмцэх иж бүрэн стратеги төлөвлөгөөгөөр исламын улс бүлэглэлийг үндсээр нь устгах болно. Эхлээд бид алан хятадчдын эсрэг агаараас системтэйгээр цохилт өгнө. Иракийн засгийн газартай хамтарч энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж оруулахад хүчин чармаалтаа нэмэгдүүлэх юм а. Хэдийгээр исламын улс бүлэглэлийг үндсээр нь устгахад цаг хугацаа шаарддаг боловч Америк нэгдсэн улс Ирак, Афганистанд явуулснаас өөр зарчмаар буюу явган цэргийн хүчээр бус агаарын цэргийн хүчин чадлаар исламын салан тусгаарлагчдыг дарна гэдгээ цагаан орд нь тунхагласан байна. Мөн Америк нэгдсэн улсын засгийн газар Иракийн зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэхийн тулд цэргийн нэмэлт хүч болгон 475 зөвлөхийг Ирак руу илгээхэр боллоо. Мөн Америк нэгдсэн улсын Батлан хамгаалах яам Сирийн сөрөг хүчний дайчдыг сурган бэлтгэх, зэвсэг хэрэгслээр хангах зөвшөөрлийг олгосон байна. Өмнө нь Барак Обама Сирид агаараас цохилт өгөх ажиллагааг үргэлжлүүлэх асуудал дээр ихээхэн болгоомжтой хандаж байсан. Гэвч Америк нэгдсэн улсын хоёр сэтгүүлчийг исламын улс бүлэглэл хөнөөснөөс хойш Сирид агаарын цохилт өгөхийг дэмжсэн Америк нэгдсэн улсын олон нийтийн дэмжлэг нэмэгдсэн байна.
Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Джон Керри исламын улс бүлэглэлийг дарахад санаа зорилт нэгдмэл гэдгээ батлах зорилгоор Иракт айлчилж тус улсын засгийн газрын тэргүүнтэй уулзалт хийсэн байна. Тэрээр Иракийн шашин үндэсний цөөнхийн бүх иргэдтэй хүрэх улс төрийн шинжилэл хийх, цэрэг армиа шинжилэн бүрдүүлэх, Иракийн шинэ ерөнхий сайдын төлөвлөгөө урам зориг өгч, итгэл төрүүлнэ гэдгийг онцолсон байна. Иракийн шинэ ерөнхий сайд Абади засгийн газрын үүрэг нь Иракийг хамгаалах. Гэхдээ олон улсын хамтын нийгэмлэг Ирак болоод бүс нутгийг хамгаалахад хариуцлага үүрхэн зүйтэй гэдгийг мэдэгдсэн байна. Энэ үднээс Америкийн нэгдсэн улс болон олон улсын хамтын нийгэмлэг исламын улс бүлэглэлийн аюулыг зүгээр хараад суухгүй гэдгийг Джон Керри Иракийн засгийн газарт албан ёсоор мэдгдлээ. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга ойрхон орнуудын эрх баригчдтай уулзалт хийх, тэднийг Америкийн нэгдсэн улстай хамтран ажиллах санал тавихаар өнөөрөө Саудын Арабыг зорж байгаа. Одоогоор Франц улс Иракт агаараас цохилт өгөх ажиллагаанд Америкийн нэгдсэн улстай хамтрахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Мөн Япон улсын засгийн газар салан тусгаарлагчдтай тэмцэх Америкийн нэгдсэн улсын хүчин чармаалтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тагын цэгээр мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг хүргэлээ. Үзэгч та бүхний маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Сайн хамраарай. Баярлалаа.